Монгол улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг уур амьсгалтай 10 орны нэгээр тодорхойлогдсон байна. Дэлхийн дулаарлаас үүдэн байгаль дахь усны нөөц чанар дороотсоор байгаа нь зөвхөн хүн төрлөختөн бус байгаль дэлхий зэрлэг ан амьтдын амьдрах орчин дороотох, тоо толгойн буурах эрсдлийг бий болгоод байгаа билээ. Говьалтай аймгийн нутагт байдаг их говийн дархан газрын бэ хэсгээр бид нар аялж яваад зэрлэг ан амьтад ер нь бусгүүдэх, харангадаж өөхөх ийм аюултай тулгарсан байгааг анзаарсан юм аа. Аргал уух. За янгрема бол байсан. Одоо тэгээ янгрема бол хадсангууд харагдах байсан юм бас. Энэ байгаль загварынхаа нөхцөл болоод ус унтнаас малынхаа бэлчээс хагцаар бол ингээд янгрем бол байхгүй. Одоо бол нэг 50-60-аад аргал байна нотгож байгаа. За буугуул бол 200-300-аад уух үе. За бид нэр Өвөрхангай аймгийн 900 суманд байдаг газар ирээд хөө байгуулаад сая дууслаа. Тэгээ хөө гэдэг зүйлийн маань ач холбогдол гэвэл бас зэрлэг ан амьтад те гантай жил ус багтай жил бол ирж бас ундаалдаг ийм ховорцсон ан амьтад. Жишээ нь энэ нутагт одоо сая цас орхоос өмнө бол аргал маш их ус үүдэж ийм байсан гэж нутгийнхан ярьж байна. Амьтдыг ер нь малыг устай болгох гэхээр заавал будаг байгуулах, нүсэр шийдэл хийх, одоо мотор суурлуулах, технологи ашиглах гэдэг ингэж боддог. Тэгэхээр тех заавал шаардлагагүй. Байгалийн зүйлсээр зөвхөн хүний хөдөлмөрөөр тодорхой байдлаар ингэ шийдэж болох зүйл байгаа мэ гэдэг нутаг орны улсуудад зориуд үлгэрлэж үзүүлж ингэж хийж яваамаа. 2021 онд Говьалтай аймгийн Бугад суманд дах их говийн дархан цаазат газар 3 хөв байгуулсан нь үр дүнгээ өгч тухайн бүс нутгийн аргал, янгир, ирвэс, бүдэн шувуу зэрэг зэрлэг ан амьтад ундаалж байгаа нь тэнд байршуулсан камерт бичигдэн үлдсэн байна. Аргал, буг эдгээр маань бол одоо нэг тоо толгой нь хорогдохгүй байгалийнхаа өөрөөр амьдрах чадвар нь одоо нэмэгдэнэ. Тэгэхээр миний зүгээс бол юуг уриалах гэдэг вэ гэхээр бас манай аялагчд маань те сүүлийн үед их гоё зүв боловсон аялдаг, их орноо хайрладаг болсон. Ийм учраас бас 100 аялагтаа те нутгийнхнаас асуугаад яг ийм хэрэгтэй газар нь ийм хөвийг байгуулж, мөн нутгийнхын цэсэн бас ийм хөв байгуулж улам бүр дэлхийд ийм ховордож байгаа амьтдаа хайрлан хамгаалаасай гэдгийг бол уриалж байна. Онгон зэлүүд байгаль зэрлэг амьтдан хамгаалж хөв цөөрөн байгуулан зорилготой аялахыг Unitel Group-ийн залуус уриалж байна.